Монголын хэмжээнд 850 гаруй их баригч ажиллаж байна. Тэдний 180 нь өнөөдөр чуулга уулзалтанд оролцлоо. Өнөөдөр олон улсын их баригчдын өдөр тохиож байгаа юм а. Эхийн эндэгдэл 1990-ээс 2013 онд жилд 3.8% буурч өнгөрсөн жилийн эцэс 100 мянган амь төрөл тутам 42.7 олжээ. Үүнд нийслэлийн амарчих газар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл хувийн хвшлийн эмнэлгийн эмчнэрийн үүрэг оролцоо хамгаас нөлөөлсөн. Гэсэн хэдий ч амарчих газрын бүтэц стандартын дагуу хүний нөөц дутагдaltaаг Монголын их баригч бага эмчнэрийн нийгэмлэг хэлж байна. Хүүхдийн эдэмтлээ бид нар бууруулсан, эхийн эдэмтлээ бууруулсан, гэсэн хэдий ч сайжруулах анхаарал татсан олон асуудлууд байна. Дутуу төрөлд өндөр байна, амьгүй төрөлд их байна. Ялангуяа хүүхдийн эдэмтлэлд эртний хүүхдийн эдэмтэл 60% эзэлж байгаа. Үнэхээр өнөөдөр та бүхэн яг та бүхний ажилладаг ажлын байран дээр асар олон өөрчлөлтийг хийх, шинжилгээ хийх ийм одоо зайлшгүй шаардлагатай байгаа харуулж байгаамаа. Хөдөө орон нутгийн хэмжээнд бол яг их баригч нар маань хэдийгээр амарчих газрын бүтэц стандартаар ажиллах одоо нэг норм стандартаар ажиллаж чадахгүй байгаа хэдий боловч одоо өөрсдийнхөө хичээл, зүтгэл, чин сэтгэлээрээ бол ажил мэргэжилтэй одоо итгэх санаачлагтай ажиллаж одоо өөрсдийнхөө нөөц болцоог дайшлан маш сайн ажиллаж байгаа. Дэлхийн нийт төрөлтийн 70%-ыг мэргэжлийн их баригч нар удирдах тусламж үзүүлдэг бол Монголд нийт төрөлтийн 98%-ыг мэргэжлийн их баригч нар барьж байгаа нь эхийн эндэгдлээс зайлсхийх чухал хүчин зүйл гэж нэгдсэн үндэсний байгууллага үздэг юм а. Тиймээс их баригч нарын сургалтын хөтөлбөрийг олон улсын хамгийн өндөр стандартыг хангасан түвшинд хүрэхэд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан техник арга зүйн бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Монголын их баригч бага эмч нарын нийгэмлэг болон эрүүл мэндийн яам хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их баригчдын өөрсдийгөө үнэлэх хэрэгслийг Монголд нэвтрүүлэх юм. Энэ хэрэгсэл нь их баригчдыг ур чадвараа сайжруулж, шинэ аргачлал, дадлагад суралцахад тус болох юм. Практик сургалтаар их баригч нарын ур чадварыг сайжруулах нь төрөлтийн хүндрэлийг бууруулахад ач холбогдолтой. Үүний үр дүнд цаашид их няраад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжрах юм. Олон улсын их баригчдын өдрөөр аюулгүй цус эхчүүдийг авран сайн үлсийн аян зохион байгуулсан байна. Мөн энэ сарын 20-нд 44 их баригч мэргэжлийн шалгалт өгөх юм байна. Энэ нь ахлах болон тэргүүлэх зэрэгтэй их баригч эмчийн зэрэг горилсон шалгалт юм а.